Энийг бас уншиж үзээ гэж хэлмээр. Тэгээд энэ номыг худалдан авах 50% хөнгөлтийн их хэмжгийг за жидээ. За баярлалаа. Гардуулж байна. За энэ бүлгүүнд гардуулж байна 50% хэмжээ. Тэгээд ном бол 9-ийг аргатай байдаг. За Гранд Плазагийн 4 давхар байдаг Ретоврет гэдэг энэ гол сахны салон байдаг. Их гоё салон. Тэгээд энэ салонд 30% хөнгөлтөөр үйлчлэх хэмжгийг бас гардуулж байна. Заавал орч үзээрэй маш гоё салон байгаа гэдэг ардуусаа хэлье. Чи бол энд бас өөрөө гэсэн нэг шууд дамжуулсан. Тэгээ би одоо Facebook-оор яг одоо лайв явуулж байна тий. Тийм үү энэ дамжуулж байна. Тэгээ Facebook-ын дандаа түр уучлаарай нэг жоохон юм ярьчих тий. Сайн байцгаана уу тийм Анжи байна. Яг одоо жүжигчин дүлгөөн болон үндэсний телевизийн хөтлөгчнөр байна. За тэгээд яг одоо бид нар 600 студиэс та бүхэн шууд хүрж байна. Энд болохоор Баасан гариг гэдэг нэртэй нэвтрүүлэг одоо яг дээр нэр нэ. Нэвтрүүлэг одоо явагдаж байна тийм нэвтрүүлгийн зочноор оролцсон байгаа. Тэгээ яг одоо шууд та нарт хүрч байгаа шүү. Тэгээ би хин жүжигчин юу хөтлөгч чамаа битээр тэмцээнд ороод төрүүлээд ингээ шагнал аваа гэж байна. За энэ дугаар хийх ядагцсан. ядагчаа шагнал. Шагналд өгсөө. Зүгээр өгч байгаа. Энэ дугаар хийж байгаа хөлөө. Энэ дугаар маань болохоор энэ 7 хоногийн дараагийн 5 дахь буюу 3 сарын 11-нд гарахаар байгаа шүү. Тэгээ 11-нд хэдэн цагаас үлээ? Үндэсний Монгол үндэсний холбооны телевизээр ороо 8-нд 20 цаг 40 минутаас 20 цаг 40 минутаас яг тухайн 30-аас 40 20 30 20 40 хооронд гарах байх шүү. Тэгээ Баасан гараг нэвтрүүлэгт рэпер Жи болон жүжигчин дүлгөө оролцсон байгаа. Үзэгч тахын та бүхэн бас өргөнөөр үзээрэй гэж хүлээж байна. Жи бас энэ лайв хийж байгаа. Пэйж хуудас байгаа. Тэгээд энэ хуудсан дээр ороод нөгөө их өргөө дараарай. Лайк тааш нэг дээрээ. За. Өөр дээр явуулж Тэгээд миний Facebook бас байгаа. Настай. Лайк тааш байгаа. Тэр олон байгаа байдаг шин. Яг аль нь тэргээр хэлээд гэж. Яг л ориг хайг нь юу юм бэ? Үгүй ориг хайгаар нэг олон байлээ. За ийм байгаа. Тэгээ Баасан гарагийн нэвтрүүлгийг хэрвээ та үзвэл бас Жи ямар хочтой байсан. За дүлгөөн яг тайзан дээр жүжигчээ ирхмээг үлдээгээд ягаад таашаа гүйсэн гэх жишээний гоё юм. Шууд сонирхолтой мэдээлэлүүд болон за хоёр оролцогчийн маань блиц анкетууд за тэгээд өөрсдийнх нь бас үзэж байгаа уран бүтээлийн сонин сайхан чамын сурвалжлага бүгд орох болно. Тэгээд телевизийн нэвтрүүлгээр ингээ гарахаар одоо хөтлөгчнөр болон зочид бүгдээрээ үзэгчид гардаг те. Тэгээд ер нь арын албаныхан гардаг. Би арын албаныхан явсныг харуулчих гэж бодож байна. Манай одоо операторууд байна. Яа баярлалаа чи. Маш одоо чи өөрөө бүтээлээс хүрэх болно. Тий. За одоо би одоо дуулах юм уу? Шин дуу. Шин дуу тацаггүй гэж ярьж ялуу. Тий. Би энийг болохоор зүгээр тусдан дараа нь хэлчихье. За. За Баасан гарагтай хамт байгаарай. За. Баярлалаа. За Баасан гарагийн нэвтрүүлэг одоо нөгөө нэг камер руугаа дахиад ярих. Камер руугаа дахиад нэг ярьдээ шүү. Явж гэнэ. Яго. За Баасан гарагийн нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар өндөрлж байна. За өнөөдрийн дугаар рэпер Жи болон жүжигчин дүлгөө оролцлоо. Баасан гарагийн нэвтрүүлэг 7 хоног бүрийн Баасан гарагт үзэгч та бүхэн төрдөг үлээ. Ингээд өнөөдрийн дугаар өндөрлж байна. Рэпер Жигийн уран бүтээлээр өндөрлөх болно. Та бүхэндээ баярлалаа. Би нэг зүйлийг хэлмээс санагдаж байна. Арч чинь хэлсэн байдаг. Би их нэртэйгээ танилцаад 3 хоногийн дараа түүнд гэрлэг санал тавьсан. Гэхдээ гэрлэг санал тавьгүй 2 хоногтой үргэлж харамсдаг гэж хэлсэн байдаг. Хайртай ханаа үргэлж баярлуулж байгаа гэж байна. Баярлалаа. За баярлалаа. Би дуу дуулах болцсон уу те? Баахгүй хараа. Тийм үү, ямар дуу дуулах юм тэгээд? Өөрийнхөө дуунаас нэг бодог юм уу? Дуулахт нь бид нар энд сууж хэвээр. Бид нар зүгээр хажууд нь ингээд зогсож байгаа. Тэгээд дуусах нь баярлалаа. Шууд нэвтрүүлгийн завсарлагаанаар ийм болдог байхгүй юу? Юу яачих вэ? Ямар дуу юм? Мэдхгүй нэг хэмжээ өгчихдөө тэгээд нэг рэп хийчихдэг. YouTube-с тавьчих. Юу гэсэн үг юм? Дуугийн. Даам барих юм уу? Мань чадахгүй шүү дээ. Тэгээ зүгээр энэ ч тоглохгүй юм уу? Энэ амьд хүчин байгаа шүү дээ. Хамтлагын яхаа бол. Өө тийм үү. Энд чинь 11 шинэ ломыг хавтгад гарна гах дуурахгүй юу? Үгүй надад продюсер чинь дараагийн 7 хоног гэсэн шүү дээ. Солигдсон юм байна. Окей, тэгэд энэ яах вэ? Тэ амьдэр өвчүүл амар өстэй тийм бэлэн амьд хүчин багт чинь. Жи нэг ритм өгчих гэдэг. Тэгээ нэг хэмжээ өгчүүл тэгээ шууд нэг ямар нэг юм өгчүүл. Өө түрүүнийхэр хуул ахт болно шүү дээ. Тий. За юу явт юм блэ? Тэгээ ам талсаар энэ хүмүүс яриад зогсохгүй.
Энэ Wi-Fi бас жоохон таарах юм биш үү? Манайхаа гацуул ойлгоорой. Өөртөө өдөр гэдэг үг хараад багтай яах вэ? Ямар байсан гээ? Гоё Айгу байсан. хөвгөлтэй болохоор та бүхэн айгу ингээд нөгөө юу яасан юм байна л да сунгацсан юм байна. Энэ хоёрыг бүр хөвгөлтэй болохоор 5 минут сунглаа. Одоо хөвгөлтэй өмлчлаа л да. Би ч хөвгөлтэй хүн шүү. Микрофон охин надаа. Түрүүний синцон ахтагч. Яг нөгөө түрүү интрон дээр орж ирсэн шүү дээ. Интрон дээр орж ирсэн шүү дээ нэг ай. Нөгөө гарч ирэхэд тэрийгээ л явчих. Тэгээд тэрэн дээр л нэг 16 мөр явуулсан. Хүмүүсээ бас зураг сайн авч байгаа шүү. За ашгүй амжилттай. Австралид үзэж ямар ч хэвээр даалга. Ингээ комментод 8 их хэлсэн шүү дээ. Шин комментод шууд харагдаж байгаа юм. Би ихтэй ерөөсөө үзэж байгаа юм шиг. Юу? Микрофон өгнө үстэй. Микрофон Энэ дээр явах юм уу? Тий, микрофон өгч. 16 мөр яваад болоо өстэй. 16 мөр яваад тусч тий. Тэр баяртай. Угаасаа баяртай шүү дээ. Тэг ингээл энэ дээр нь жижигсгээл хажууд нь ингээл найруулагч тэр продюсер тэр оролцогч чи яа. Яг тэр гоё процессыг гоё харуулж шүү. Хүмүүс сонь боо. Иймэрхүү маягтай л одоо нэвтрүүлэг бэлтгэе юм шүү дээ. Гэтэ шууд эфир бол арай өөр тий. Тий, шууд эфир бол өөр. Энэ болохоор зөвхөн нөгөө монтажны биш учраас яаж засч чадлах юм юм. Хомд уушгаа болооч. Та хоёр ийшээ сууч. Тэгэл эндээс нэг авчих. Юу? Зураг уу? Зураг яг зураг дараа авчих болно. Нэр хаяг нь энэ дээр байгаа. Өө, энэ дараа шууд ингэ гараад жоохон онцолж харж тий. За зөө микрофон ячоо. За, чи болчих шүү. Оо за. Эйё, чек. Яа. Нэг. Туулч хоёрыг оруулаад өгөх. Бүрэн байгаа. 600 студ чи баг Монголын хамгийн том телевиз студ үү те? 600 студ Монголын хамгийн том телевиз студ баг те? Хамгийн том телевиз студ шууд ирж шүү. Яа бас хамгийн анхны Бас хамгийн том. Одоо гүйтэх том студ байхгүй шүү дээ. Стил байхгүй л байна. Гэвч нэг байгаа. 500. Тэгвэл 600 чинь 100 м квадратаар том биш шүү дээ. Кино үлдрээ? Кино үлдэрт 1000 байдаг гэж шүү. Оо, Биш. зураг авах болно гинэ. Ямар хэцүү юм бэ? Ийш харцгаалтаа тавиа. Хаашаа? Гэрэл рүүгээ. За. Зураг авахыг гинэ. Ан хөдөлгөөтэй фокус зураг авах үү? За. Даагуул гэдэг. Нэг би бол бэлэн шүү. Бачаахгүй хийх, мөрөдлөө биэх, үлгэрчтэй биэх, хаяата шийх, хатуугаар шийх, харин цаана өргөн сайн төлөө зүрх, дэмжигчд сайн цаа, магтаалаар дайцаа, дугуй харин цаа, гэж хүтүнгээр хайцаа, бохнашаа дайцаа, гоцол гэж байцаа, ирээд хацах үе гэж инээд үргэн хайргоо, надад тэрэгтэй байна шинэ үзэн ядагч, цочиг хитэн надад хэдийн дуртай болоод ингэрчиж, над руу цэгэлцэж, хардаг нэчгөө бохирцэж, бидний хариуд бидний Монгол ёсоор нөхөрдөж, чи Монгол рэпер, Үргэлжлүүлэн текстээ Толгой чи бацсан Монгол рэпи тайцтай Хороогоо төрсөж явж төсөөлөөгүй байсан те Yeah Эй За дууссан биз дээ Баярлаа Маш их баярлаа
За тэгээд Үндэсний телевизийн 600-ийн студиэс баасан гараг нэвтрүүлэгт оролцсон гоо та нарт яг одоо шууд видеог хүргэлээ. Тийм тэгээд одоо ер нь одоо видеого хэсгээ зогсооё гэж бодож байна. Тэгээ одоо тэгээ энэ оролцогчтойгоо бас зураг мураг авах уу тий. Тэгээ ямар ч байсан үзсэн та нарт баярлалаа. Тэгээ авах надаахан. Үзсэн та нарт баярлалаа тий. Өнөө өрөө 20 цагаас G-гийн хард гэдэг нэртэй шинэ дуу миний Vevo суугаар цацагдсан шүү тий. Тэгэхээр орой шинэ дуугаар уулзцгаая. Баяр та.